Монгол улсын гавьяат багш Лувсан Гиндингийн аюушийн хөдөлмөрийн алдар өдрөлөгт хүрэлцэн ирсэн нийт зочин төлөөлөгчид анд найз нөхөд та бүхэнд энэ өдрийн халуун мэндийг хүргэж олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг дэвшүүлье. Монгол улсын гавьяат багш биологийн зөвлөх багш Лувсан Гиндингийн аюуш нь 1949 онд Завхан аймгийн Сант Маргат сумын нутагт төрсөн. 1972 онд улсын багшийн дээд сургуулийг хим биологийн багш мэргэжлэр төгссөн. Сурган хүмүүжүүлэх ажилд 34 жил авиас бэлэг оюун ухаанаа зориулж ирсэн манай бүтээлч багш нарын нэг юм аа. Аюуш нь ажиллах хугацаанд ардын боловсролын тэргүүний ажилтнанд цол тэмдэг, ардын хувьсгалын ойн медалуудаар шагнагдаж, 2003 онд Монгол улсын гавьяат багш цол хүртсэн улс даяар амжилт бүтээлэн төгссөн бүтээлч багшийн нэг юм аа. Түүний гэр бүл нь Монгол улсын 2006 оны шилдэг гэр бүлээр шалгарсныг энд дуулахдаа таатай байна. Лувсан Гиндингийн аюуш нь Сант Маргат сумын 8 жилийн дунд сургуулиас ажлын гараагаа эхлэж, өнөөдөр Улаанбаатар хотын Баян гол дүүргийн тэргүүний 10 жилийн 28 дугаар дунд сургууль өнөө хүртэл багшилсаар байна. Лувсан Гиндингийн аюуш нь 1972-аас 1975 онд Сант Маргат сумын 8 жилийн дунд сургууль, 1975-аас 1980 онд Улаастай хотын Элдв Очрын дэрэмжт 10 жилийн дунд сургууль, 1980-аас 81 онд Улаанбаатар хотын 10 жилийн 42 дугаар дунд сургууль, 1981 оноос Улаанбаатар хотын 10 жилийн 18 дугаар дунд сургууль, 1981-ээс 1984 онд Улаанбаатар хотын Хөнгөн хүнсний үйлдвэрийн техникум, 1984 онд Улаастай хотын 10 жилийн 1-р 8 жилийн дунд сургууль, 1987-оос 2006 онд Улаастай хотын 10 жилийн 1-р дунд сургууль, 2006-аас 2007 онд их засаг лицей сургууль, 2007 оноос өдгөө хүртэл Улаанбаатар хотын Баян гол дүүргийн тэргүүний 10 жилийн 28 дугаар дунд сургуульд хим биологийн ухааны хичээлээр мэргэжлийн хичээл заасаар байна. Лувсан Гиндингийн аюушийн хөдөлмөр бүтээлч үйл ажиллагааг нь төр засгаас өндөрөөр үнэлэн, мөн орон нутгийн байгууллагаас өндөрүүлэн дараах шагналуудаар шагнасан байна. 1989-с 1997, 2000 оны сургуулийн мэргэжлийн авраг, 1991 онд улсын биологийн зөвлөх багш цолоор шагнагдсан байна. Аймгийн биологийн багш нарын олимпиадын 1994, 2003, 2004 оны авраг, 1997, 2000 оны дид авраг, улсын биологийн багш нарын олимпиадын 1991-93 оны авраг, 2003 оны мөнгөн медаль, 1995 он сургуулийн хүндэр төвтөд бичиж хөдөлмөрийн алдрыг нь тэмдэглэсэн байна. 1996 онд ардын боловсролын яамны хүндэт жуух хүчээр шагнагдаж, 2001 оны Улаастай сумын авраг багшаар тодорсон. 2002 онд Завхан аймгийн төрийн үйлчилгээний боловсролын салбарын аймгийн авраг багш цол тэмдгээр, 2003 онд шинжлэх ухааны академийн хүндэт жуух хүчээр, 2003 онд Монгол улсын гавьяат багш цол тэмдгээр тус шагнагджээ. Сурагчдын санал асуулгын дүнгээр 2003-2004 оны хамгийн мэдлэгтэй багшаар шалгарч, мэргэжил мэдлэгээрээ тэргүүний залуучууд, суралцагчдын дотны зөвлөгч багш байсаар ирсэн юм а. 2006-аас 2007 онд хамгийн мэдлэг хичээлээ сайн заадаг багшаар, 2008 онд хамгийн ёс зүйтэй багшаар тус шалгарч байжээ. Шавнырийнх нь амжилтаас тавьж дурдвал улсын биологийн анх дугаар олимпиадаас 2003-ны 13 дугаар олимпиад хүртэл бэлтгэсэн шавнар нь жил бүр аймагт 1-3 дугаар байрт, улсад 1-12 дугаар байрт шалгарч байсан. 1991 оноос хойш олимпиадад нийт 60 гаруй сурагчдыг бэлтгэн оролцуулсан бөгөөд 70 гаруй сурагч конкурсээр биологийн чиглэлийн мэргэжлэр дотоод гадаадын ихтэй сургуульд суралцж байна. Түүний шавнараас докторант 2, магистр 10 ихтэй сургууль коллежид багшилж буй 5 эрдэмтэн, 2007 онд Улаанбаатар хотын биологийн багш нарын олимпиадад тэргүүн байрыг эзэлж, улсын биологийн 2006, 2007 оны багш нарын олимпиадад 6-5 дугаар байранд орсон байна. Сургууль дээрээ саяхан явагдсан багш нарын дундах Орос улсын олимпиадад 2 дугаар байр эзлэхийн зэрэгцээ мөнгөн медаль, 2000 онд Элдв Очрын нэрмж чамдын нэртэн зохисон сургуулийн болон Америкт зохисон Монгол Хүчин олимпиадад авраг болж, өөрийгөө бүх талаар хөгжүүлэхийг ямагт зорилгоо болгодог бүтээлч багш юм а. Лувсан Гиндингийн аюушин 34 дахь жилдээ ханилж яваа эр нөхрийн хадаас нь цэрэг ирчүүдийн ажил амьдралыг дэндүү сайн мэдэх, тэднэрийн бахархаж, тэднэрээ сэтгэлийн жигүүр хийж явдаг ардын арим дэд хурандаа цолтой. Арг гэрээхэндээ уулын түшиг өрөмжлөлтэй нэгэн. Байлдааны гавьяаны улаан тугийн болон алтан гад сод, онц гэлчин, ойн медалууд түүний ингэрийг дүүрэх нь амжилт бүтээлийнх нь баталгаа юм а. Ариун жаргал, ариун заяа, ариун тэ гэд зулай даран төрсөн 3 охин ээжийнхэн мэргэжлийг өвөлцгөөж хүн их бат нь гайлчин болсон байна. Өсгөж бойжуулсан үрсээс нь, эрдэм өвлүүлсэн шавь нараас нь гавьяатын алдрыг өвлөгчд төрж гарна.
тэр мөч бүрийд аюуш багш гавьяат болсоор байх болно. Таны гавьяа нэгээр дуусахгүй шүү багшаа гэж алдрын замаар аялахад нэртэй номонд инхүү дурдсан байна. Багшта хүүгүүд шугсан их өргөөний эзэн багшта хүсэл төлөвлөсөн ирээдүйн замын эзэн юм гэж шарвын сөрөмж байгаа нэгэнтээ дуулсан байдаг. Лувсан гиндингийн аюушийн хөдөлмөр алдрын тухай өгүүлэхэд инхүү толдон байна. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрийн халуун мэндийг дахин хүргье. Баярлалаа та бүхэн.